Сайн бацхан найзуудаа маркетингийн 3 минут онлайн цуврал хичээлийнхаа ээлжил дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ өрөө үг хэрхэн зохиох вэ гэдэг тал дээр ярилцъя. За тэгэхээр өрөө үг гэдэг бол ер нь тухайн бараа бүтээгдэхүүн брендийг зах зээлд байршуулахад хамгийн чухал байдаг. Өөрөлдвөл тухайн өрөө үгээр бүтээгдэхүүний гол шин чанарыг хэрэглэгчдийн тархинд зоож өгдөг ийм онцлогтой. Тийм учраас өрөө үгийг зохиоход одоо юу гэдэг нь манай нөгөө нийтлэг ярьдаг хамгийн хямд хамгийн чанартай эднэр бол одоо хэрэглэгчид байшгаа болцсон. Ялангуяа манайхны хамгийн их гаргадаг алдаа олон шин чанарыг нэг дор хүрэх гээд идэг. Хүний тарих бол альва мессежийг бүтээгдэхүүнийг нэг нэр өгөөд тэрэнд харгалзуус нэг утга аваад тэгж кодолж хүлээж авдаг. Тэгэхээр зэрэг та бүхэн одоо юу гэдгийг тухайн бүтээгдэхүүнийхээ хамгийн чухал гэсэн нэг зүйлийг л барьж хэрэглэгчид байршуулах хэрэгтэй. Үүний тулд анхаарах хэрэгтэй юм нь нөгөө л зах зээл дээрх өрсөлдөгчд ба тэдний байр суурийг авч үзэх хэрэгтэй. За ингээд зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн хэрэглэгчдэд хүргэчээд байгаа мессежүүдийг та бас ялгаагүй маппинг хийж үзэх хэрэгтэй. Тэгээд ингэж байршуулж үзээд энэ тэнхлэгүүд дээр нь та юу ч авч үзэж болно. Жишээлбэл ийшгээ чанар үн гээл тийм ээ. За тэгвэл хамгийн чанартай гэж байгаа мөртлөө үний үед хямдхан гэж байрсан нь бол одоо А брэнд байна ч гэдэг юм уу. Энэ дээр жишээлбэл Б. Тэгвэл та хаана байрших гэж байгаа бэ гэдгийг бодож жоод тэр шин чанараа гаргаж ирнэ. Жишээлбэл таны үед чанарыг хамгийн түрүүнд барих гэж байгаа тэр үн хамаагүй хүмүүст байрших гэж байгаа бол та энэ хэв рүү өөрийгөө тавих нь шүү дээ. Тэгэхээр эндээ таарсан өрөө үгийг зохиохын тулд зарим одоо юу гэдэг бид нар үнч байдгийм үү бусад зүйлийг орхиж ярьж сурах хэрэгтэй. За тэгэхээр өрөө үг зохиохдоо нэгдүгürt нь зах зээлийн хоосон орон зай. Энэ юу гэсэн үг вэ? Хэрэглэгчдийн хүсэн өгүүлж буй тэр шин чанарыг оол гэж байгаа. Жишээлбэл зах зээлд санал болгож байгаа өчнөө үйлчилгээнүүд байна, тийм ээ? Манайх хямдхан л гэн, манайх чанартай, манайх өргөн сонголттой. Тэгэл энэ өргөн сонголттой, энэ чанартай, энэ хямдхан юм байна. Хэрэглэгч юу хүсэж болох вэ? Хамгийн сайн үйлчилгээгтэй хүсэж болно шүү. Тэгвэл та энэ хоосон хэсэг дээр үйлчилгээгээрээ бид нэр бусдаасаа давуу болох юм байна гэж үзэж байгаа бол танд сэтгэлд хүртэл үйлчлэнч гэдэг юм уу? Иймэрхүү өрөөг бодож олно гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчд зориулсан тэр шин чанарыг эхэлж байршуулж авах нэ. Нэгдүгürt анхаарах зүйл. Хоёрдугаарт энэ амлалт чинь үнэн байх ёстой. Үнэн байх ёстой. Та чадахгүй юм хамаагүй амлаж болохгүй. Маркетингийн арга хэрэгсэл дээр гардаг нэг нийтлэг алдаа бол амлсандаа хүрдэггүй байдал. Тэгэхээр амлсандаа хүрдэг маркетинг хийх хэрэгтэй. Тийм учраас өрөө үгэндээ та хүрч чаддаг байхын тулд эргээд өрөө үгнээсээ ургуулад таны бизнес заавалчгүй амлсандаа хүрдэг байх ёстой шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас чаддаг зүйлээ амлаарай гэж. Тэгэхээр өрөө үг зохиохдоо та зах зээлийн хоосон хэсэг дээр гарч ирвэл илүү хүмүүст байрших та хурдан байх болно. Эргээд тэргээд та заавал биелүүлж чаддаг байх юм бол таны брэнд зах зээлд амжилттай байрших болно. Танд амжилт хүсье.